За өнөөдөр монголчууд маань эрүүл амьдрахад хэн нэг нь надад нэг туслах ёстой юм шиг их ярьдаг болсон байна. Нэгүр хэлэх юм бол төр маань надад анхаарах ёстой. Эрүүл мэндийн салбар маань намайг гоёлох ёстой. Эмч маань ийм биш байна. Харилцаа хандлага муутай байна гэдэг юм уу. Эм маань ийм үнэтэй байна гэдэг маш олон шалтгаануудыг тоочдог. Хэн нэгэн өөрт нь туслах юм шиг ярьдаг. Гэтэл тогтолцоо өөрөө эсрэгээрээ таны эсрэг байгаад. Нэгүрүүлэх юм бол та нарыг богинохон настлуулахад хэнд ашигтай вэ гэдэг хөлбөрийг өнөөдөр бодох цаг нь болсон. Эндээс бид нар дүгнэлт хийж бид тэднэрт ашиглуулахгүй эсрэгээрээ моделийн гадна талтанд байх боломж байгаа гэдгийг өнөөдрийн яриагаар тайлбарч өгөх. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Вэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. Тэгэхээр бодъё. Өнөөдөр монголчуудын дундаас наслалт нь 65 гэж ирчүүд. Тэтгэврт гарах нас маань ирчүүд 65 баг. Эндээс юу дүгнэх хөтхүүхээр зэрэг тэтгэврийн насны хүмүүс Монголд цөөхөн байгааг хэлдэг ч байгаа гэсэн. Энэ нь юу гэхээр зэрэг улсын төсөвт ашигтай хөлбөр болж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар улсаасаа эрүүл урт наслах тухай ойлголтыг хүсээд гуйгаад тийм ашигтай хөлбөр бас биш гэсэн. Өнөөдөр Япон гэдэг улсыг харъя зүгээр. Тэр улсын хувьд нийт хүн амынх нь бараг 60% нь өндөр настангууд болсон. Нэг усны тэтгэврийнхэн гэсэн. Энэ улсын хувьд үндсэндээ бүх олсон ашиг орлого нь тэр өндөр настай хүмүүсийн тэтгэмж, асаргаа, сувилгаа, эм таналууд даатгалаар нэвж байгаа. Ийм учраас Японы эдийн засаг бол маш хүнд байдалд орцсон гэдгийг бүгд мэдж байгаа. Ажил хийдэг бүлэг цөөхөн. Дараачийн байдлаар аваад үзье. Эмнэлэг танд үнэхээр хайртай байх бол яагаад танд хайртай байх ёстой гэж. Эмнэлэг хэрвэл хөнгөө болчихвол яах вэ? Эмнэлэг бол нэг талдаа ашигын бус гэдэг боловч маш их ашигыг хийдэг. Өнөөдөр Монгол улсад яг үннийг хэлэхэд CUG-с 25 болонд нэг шүдний эмнэлэг байж байгаа. Эсвэл нэг хувийн эмнэлэг байгаа. Дотрийн, онцлогооны, илэгний, бөөрний гэдэг. Ямар газар эмнэлэг их цэцэглэн хөгждөг ихэр зэрэг өвчлөл өндөртэй газар цэцэглэн хөгждөг. Гэтэл монголчууд юу яриад байна гэхээр зэрэг эмнэлгээ нэмээчээ л гэдээ ойлоод өгдөг. Эмнэлэг хүртээмжгүй байна гэдэг. Харамсалтай нь Монгол улсын хүн амд байж болох дээд хэмжээгээр эмнэлэг байгаа. Эмнэлгийг хичнээн ихээр бариадч энэ өвчлөл буурахгүй. Ягагтвэл эмнэлэг өөрөө өвчтөнтэй байхыг хүсэж байгаа учраас. Тэгэхээр та нар өвчтэй байна гэдэг бол эмнэлэгт ашигтай хөлбөр гэсэн. Дараа нь эмч нар. Эмч нарын хувьд мөн л байгаа байхгүй. Эмнэлэгт ажиллаж байгаа. Хувийн байна уу? Олон тооны хувийн эмнэлгүүд байна шүү дээ. Тэр бүгд эмч нар. Тэгэхээр хүмүүс нь эрүүл болчихвол эмчтэр хүмүүс ирэх болов. Тэгэхээр эмч таны төлөө бас 100% санаа тавих болов. Өнөөдөр Монголд одоо бараг 40 мянган эмч байна. Улсын нэг хүнд ноогдох эмчийн хэрэгцээгээр дэлхийд бараг чинь худалчуун жил болгон 10-аад мянган эмч төгсөж байна. Энэ их эмч нар ажлын байргүй болчихвол яах вэ? Өвчнөгүй болчихвол яах вэ? Өвчтөнгөө болчихвол яах вэ? Тэгэхээр та нарын төлөө эмнэлэг эмч чинь санаа зовоод байх үгүй юу? Бас бодох хэрэгтэй. Дараа нь эмийн сан. Эмийн сангууд юугаар тэжээгдэж? Яаж хөгждөг? Өнөөдөр Монгол улс бол эмийн сангийн тогтолцоо бүр утгаа алдсан орн шүү дээ. Хүн болгон өвчин амдагч юм уу болсон. Хүн болгон даралт юм уу болсон. Хүн болгон эмийг хоош шиг гэдэг болсон. Тэгэхээр тэр их эмийн компаниуд, тэр их эмийн сангууд өвчтөнгөө болчихвол яах вэ? Тэд та нарын төлөө санаа зовох болов. Хинт ашигтай хувилбар байж болох. За дараа нь хүнсний компаниуд. Өнөөдөр одоо энэ сахар гэж нэг утгаа алдсан хүнс биш хор хүний бид ямар ч хэрэгцээгүй донтуулагч хүнсэнд зүгээр л амт оруулдаг зарим нэг хүнсийг
муутгахаас сэргийлдэг тэр зүйлийг хүнс гэж ойлгоцсон явж байна. За тэгвэл энэ яагаад хүнс энэ бүх зүйлтэй хамааралтай болдгийг гэхээр зэрэг ялангуяа энэ түргэн хоолнууд энэ бүх системийн арт талд юу гэдэг вэхээр зэрэг буцаагаад эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой байдаг. Юу гэхээр зэрэг маш их хэмжээний сахараар бөмбөгцсөн хоолыг их хэмжээтэй хэрэглэн хүмүүс тархална. Тархалсан хүмүүс хааш явах вэ гэхээр зэрэг эмнэлэг оншилгоо эмийн санал үгүй. Зүрх судасны эм аавна, холестерол буруулах эм аавна, даралтынхаа эмийг аавна, тархалтын эсрэг юмнуудыг хэрэглэнэ. Тэгэхээр энэ юу хэлж нэхэр зэрэг энэ системүүд хоорондоо холбоотой гэсэн үг. Бид энэ системээс гарах ёстой болж таарч байна гэсэн. Эргүүлээд үгнэ. Таныг эрүүл байлгахад тийм хэн ашиггүй вэ гэдгийг нэг төр, хоёр эмч, эмнэлэг, эмийн сан, үндэсний компаниуд эдгээр ашиггүй хөлбөр гэсэн үг. Хүмүүсийн зөв хоолтын тухай ойлголт ирээд үнэхээр тэр сахарыг хэрэглэхэд болчихвол тэр компаниуд яах вэ? Ампууралд орно үстэй. Одоо би жишээ бас сахар гэдэг зүйлийг хэрэглэхгүй 3 жил болчихно. Дэлгүүрээс ороод гарахдаа би өмнө сахар хэрэглэдэг байхдаа 2 тор юм авч гардаг гэсэн. Тэгэхэд одоо би 1 тор хүрэхгүй юм авч гарч байна. Одоо миний сахарын мацагт орсон 14-5 мянган мөнгө ялгаа байхгүй ийм зүйл болж байгаа. Эдийн засгийн хувьд бол хэрэггүй хог авах болцсон. Тэгээд ирэхэд тэр компаниудын хувьд бол яг уу 14 мянган авахгүй байгаа ч гэсэн арталт нь авдаг хүмүүс саяараа байгаа. Тэгэхээр та нарын төлөө хинч одоо анхаарал хандуулахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болчиход байна. Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө анхаарах хэрэгтэй болж байна. Хэн нэгнээс аврал, хэн нэгнээс надад тусалчих болов гэж гэдэг зүйлийг хүлээх биш. Эсвэргээр энэ системийн нэг хэсэг болохгүй гэж үзэж тэмцэж эрүүл байхын төлөө хөдөлгөөн, зөв хооллолт, сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйл дээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэрнтэй холбоотой ном судрамж, бичлэг, подкаст унш. Дэлхийн шилдэгүүдийг матриксын гадна талд юу өрнөд байгаа гэдгийг YouTube дээр олон тооны Дэвид Синклер, Эндрю Хуберман, доктор Эрик Берг, доктор Майк гэдэг маш олон тооны дэлхийг сэрээж байгаа хүмүүсийн бичлэгүүд билээхэн байж байна. Энд гацх нөхөр дуургүй өөрийнхөө цээжээр яриад байгаа юм биш. Ер нь энэ системээс гарыг гэж бодож байгаа хүмүүс бол өвдөхөөсөө өмнө дасгал хөдөлгөөнд та хэрвээ цаг зарцуулахгүй бол өвчнөд хүссэн хүсээгүй цаг зарцуулна гэж байгаа шүү дээ. Тавган дээр хоолндоо та анхаарал хандуулахгүй бол ирээдүйд та эрүүл мэндтэй хүссэн хүсээгүй зардал гаргахаас байхгүй. За би маш олон зүйлийг харж ирсэн. Хүмүүс хавдар тусаал хэн нэгнээс маш их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог. Хамаатан саданд нь мөнгө байдаггүй, байр оронгоо зардаг. Магадгүй бүх олсон цуглуулсан хэдэн үеэрээ байгаа бүх зүйлээ зарцуулаад хаалгаанд ордог. Харамсалтай нь 100-ны 90% нь хорвогийн мөнгө хэсэг үзүүлдэг. Эргүүлээд харахаар энд хэн хохирсон гэхээр зэрэг тэр хүний арт талд байгаа бүхэл бүтэн гэр бүл хохирсон байдаг. Тэгэхээр зөвхөн өөрийгөө бодох нь зөв юм бас гэдэг асуудал гарч иж байгаа. Би өвдөх юм бол миний гэр бүл сүрэх юм байна гэдгийг тооцоолох хэрэгтэй болж таарч байна гэсэн. Бид нар одоо бодиттой зүйлийг л ярьж байна. Өнөөдөр Монгол дэлхийд хавдраараа нэг турцсан байна. Хавдар одоо таны эргэн тойрон тохиолдохгүй гэсэн үг биш болчлоо. Магадлалын хуулиар харах юм бол. Тийм бид нар яах вэ гэхээр өнөөдрийн энэ бүх тогтолцоо та нарын эсрэг ажиллаж байгаа гэдгийг ойлгоод зөв зүйлдээ хөрөнгө оруулалт оруулаа гэж хэлэх гээд байна. Би бас нэг саяхан нэг подкаст үзэж байхад тэн дээр маш тийм сэтгэл сэрдэлэн зүйл ярьж лээ л дээ. Эрүүл мэндийн даатгалын компанид ажилладаг хүн байгаа. Гадны орны л доо. Маш том хэмжээний подкаст дээр ярьж ирсэн. Тэр хүн юу гэхээр зэрэг тухайн өвчтөй хүн жишээлбэл амь насны даатгал хийх гээд орж ирдэг. Тэгээ орж ирэнгүүтээ мэдээж хэрэг би одоо нас орох юм бол надад энэ компани тэдэнд төгрөг өгөх ёстой гэдэг одоо тийм гэрээ хийж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэл даатгалын компанид ажилладаг тэр залуу юу гэхээр зэрэг тэр хүнийг хэд наслахын тооцоолсон байсан.
Магадлалын хувьд бол 97% таагаар тэр хүнийг хэдэн наснаа насрахын тооцоолж чаддаг. Тэр том дата бааз байсан. Тэр залуу энэ нууцаа ярьж байгаа. Подкастн дээр. Тэг яагаад ч тэр ажлаасаа гарсан нууцаач бас хэлж байгаа. Ягаад гэвэл хүний амьдралын үхлийг тооцоолж чадчихсан тэр. Ягаад вэ? Энэ хүн дасгал хийдэггүй. Энэ хүн сахар их хэрэглэдэг юм байна. Энэ хүн цусан дахь сахар ихтэй диабетийн өвчтөн байна. Стресс нь ийм байгаа юм байна. Тамхи татдаг юм байна. Тооцооллын магадлалаар энэ хүн тэдэн наснаа нас барна. Тэр хүртэл бид нар даатгалын компаниас энэ хүнээс бид нар мөнгө аавна. Тэр үед нь мөнгөний буцааж өгөх үедээ бидний ийм ашигтай байна гэж. Гэтэл дасгал хийдэг. Тамхи татдаг. Арх уудаггүй. Сахар хэрэглэдэггүй. Зөв амьдралын хэм маягтай хүн дээр даатгалын компанийн бас нэг өөр юм бичнэ. Тэр компанид алдагдaltaй ажиллах учраас тэр хүнтэй гэрээ хийхгүй гэсэн. Энэ бүх тооцооллыг мэддэг ус учраас тэр хүн тэр даатгалын компаниас хүний үхэл амьдралыг хүртэл тооцоолж болдог гэдгийг тухайн хүний идэж байгаа амьдралын хэм маяг болон бусад зүйлүүдтэй тооцооллыг гаргаад хийж байгаа. Тэгэхээр амь насны даатгал бол таныг эд настгыг чинь хүртэл тооцоолсон байгаа гэсэн. Тэгвэл тэр тооцоолоос гадуур байл та. Тэдний хүсэж байгааг битгий өгөлт. Бид амьдралаа өөрчлөх боломжтой. Зүгээр л та нар энэ нэг хүмүүсийн зохиосон тойрог дотор орчоод тэр тойрогоос ерөөсөө гарахгүйгээр энэ системээ муулаад суугаад байна. Намайг ерөөсөө эмчлэхгүй. Эмнэлэг ерөөсөө хангалтгүй. Эмээ бууруулаач. Эмээ даатгалд оруулаач. Гойцсон сууч. Энэ өөрөө зөв систем. Тэгэхээр эрүүл Монгол хүн гэдэг өөрөө миний бодлоор эмийг шүтэх биш. Эмчийг шүтэх биш. Эмнэлгийг шүтэх биш. Харин дасгал хөдөлгөөн ба хоёрыг шүтэх түүндээ цаг зарцуулах ёстой гэдгийг энэ удаагийн дугаартаа та бүхэнд ярьж байна. Тархиталт бол таны мэдхгүй байгаа маш том зүйл. Энийг бид нар өөрсдийнхөө төвшөнд гэр бүлийнхээ төвшөнд мэдэж авснаар энэ бүх чөтгөрийн тойргоос гарах боломжтой гэсэн. За анхаарлаа тусдаа авах нь. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн Өрсөв.